Сайн уу дүүгүй байна. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд зөндөө олон маш гоё дурсамжууд болж өнгөрсөн. Тэр дундаас нэг нь онцолж ярих юм бол анх манай Ямагш бидрийг анх 7 дугаар ангид орж ирж байхад бидэрт анх математик хичээл харах орж иржсэн. Тэр үед Ямагш маань юм том урт модон саваагаар бидэрт хичээл заагаад тэрийгээр ширээгээ нүддэг байсан. Тэр үед нь бид бүр амар айгаал стресстэй багш нартай хуулж мовлоод байдаг гэсэн. Сүүл рүүгээ тэрэндээ бүр тасчихсан. Одоо ингээд бодоод хахаар Ямагш манд бидэрт математик зааж эхэлснээс хойш би математикт илүү их сонирхолтой болж одоо ч гэсэн ирээдүйн мэргэжлээ математикаараа цаашаа дагнаж явахаар болж байгаа. Тэгээ энэ төвшөөнийг ашиглаад Ямагштай болон бүх багш нартаа хайртай шүү, баярлалаа. Бидрийг ингэж амьдралын талаад гаргахад минь тус нэмэр болсонд маш их баярлалаа. Миний энэ сургуулиасаа авч үлдсэн дурсамжуудын нэг бол би 9 дугаар ангид халимгүйстэй тэгээд ер нь ёп өмсдөггүй айгу тийм шууд хуцалдаг. Тэгээ ер нь суудал загварын хувцсууд өмсдөг байсан. Тэгээд одоо годомжинд явж байгаа хүн ч байсан, манай сургууль явж байгаа хүн ч байсан намайг нэг бол банд эсвэл айгу шууд охин гэж хатдаг байсан. Тэгээд ер нь манай ангийнхан болохоор надад ер нь нэг тиймэрхүү юм хэлж байгаагүй. Тэгээд би 9 дугаар ангийнхаа шинэ жилээр даашинс надад зөхгүй байх гэж би бодоод тэгээд цагаан цанц тэгээд брик өмд дээрсэн. Тэгээ хинч намайг муухай харагдаж чинь скол чи айгу эвгүй анги жилээгүй. Тэгээд тэрэнд нь би айгу баярлдаг. Гэтэ би өөрөө айгу надад тийм мэдрэмж төржсэн л тоо. Гэхдээ би тэр ангийнхныхаа надад юу ч хэлээгүй харин намайг айгу гоё харагдаж чинь гэж хэлжсэн нь хэрэг баярлж байгаа. Ер нь их тусалж дэмждэг хүмүүс ангийнхантай хайртай шүү. Сайн байна уу? Ингээд нэг мэдгээд 12 дугаар ингээд төгсгöd нэг бодлын гонигтай боловч нэг бодлын нөгөө амьдралын алтан бас алхаж байгаа болохоор баяртай байна. Тэгээд даахын сургууль шижиж ирээд ерөөдөө хүүхдүүдтэй харьцуулж байхаа айдаг нэг тийм амир чимээгүй хүүхдээсэн. Тэгээд энд байгаа хүүхдүүдтэй ингээд найзлаад нөхөрлөөд амир олон найзуудтай болсон. Тэгээд энд сурж байх явцдаа математик англи хэл дээр ерөөдөө голдуус сайжирсан. Одоо математикийн Ямагш болон уран гэрэлхштэй тэгээд захиралтай үнэхээр их баярлалаа гэж хэлье. Тэгээд ангийн хүүхдүүдтэй хайртай шүү. Сайн уу, би Жак байна. Одоо ингээ 12 дугаар анги төгсөж байна. Их баяртай, бас амар бахархалтай. Тэгээд энэ анги тохиолдсон хамгийн хөгжөлтэй явдлууд гэх юм бол бид нар 5 дугаар ангитай богино хэмжээний кино гэдэг байсан. Тэгээд кино болохоор их ихтэй хайрын тухай гардаг байлаа. Тэгээд их зөндөө үйл явдлууд болдог байсан. Тэр үйл явдал жишээлбэл зүйлтэй ингээл аваа шийдсэн чинь зүрхэлттэй хүртэл ондог байсан. Тэгээд тэр үед айгүй их цагийг хөвгчлөлтөө өнгөрөөдөг, найз нөхдөд улам татамжтай байсан. Тэгээд тэр үед ч гэсэн хичээлдээ ч гэсэн мөн анхаардаг байсан. Тэгээд бүх багш нартаа ялангуяа ням сүрэн багш, алтан цэцэг багштай хайртай шүү, айгүй баярлж авдаг гэж хэлсэн. Ангийнхандаа хайртай шүү. Энэхүү сургууль багасаа бэлтгэл ангиасаа хүртэл 12 жил суралцлаа. Нүд ирэх зур хурд өнгөрлөө. Энэхүү сургуульд оруулж гисэн ээж аавдаа маш их талархдаг, баярлдаг. Яагаад гэвэл ийм сайхан найз төгтүүдтэй маш олон дурсамжийг зөвхөн өнгөрүүлж маш олон зүйл болж исэн. Тэр бүгдийг ингээд санаанд мартахааргүй байсан. Энэхүү сургуульд байгаа захирал болон багш нартаа маш их талархаж баярлалаа шүү. Ээж аавдаа хайртай. Би анх 8 дугаар ангидаа саксофоны спортыг тоглож үзсэн. Надад анхны сэтгэл бол маш тааламжтай, таалагдсан. Тухайн үед би саксофоны спортод дуртай байсан боловч бэлтгэлд явахаас имээдэг байсан. Яагаад гэвэл би үеийнхээ хүмүүсээс жингийн илүүдэлтэй болоод намайг их шоолж доголдог байсан. Тухайн үед надад Батбайн багш маань саксофоны спортыг яг яаж тоглохыг зааж өгч байсан. Одоо бол би саксофоны спортоор тасралтгүй хичээлж байна. Саксофоны спортод маш их дуртай. Миний амьдралын сал шөнө гэсэн болсон. Батбайн багшигаа хайрлаж хөндлөж авдаг шүү. Багштай баярлалаа. Би 7 дугаар ангидаа Орхон дунд сургуульд шилжилж орж ирсэн. Улсын сургуулиас. Тэгээд Орхон дунд сургуульд орж ирээд миний одоо бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн жилээр. Одоо жишээ нь би ерөөсөө спортоор хичээлдэггүй, ном уншдаггүй хүүхэд байсан гэх юм уу те. Яг тэрийг ингээд дамжуулж харахад бол би яг одоо бол спортоор хичээлдэг, ном уншдаг, саксофоны маш олон алтан медальтай. Тэгээд ер нь бол спортоор маш их хичээлэх дуртай болсон байгаа. Тэгээд
өөрийгөө ер нь хөгжүүлэхэд маш их тусдсан болсон. Тэгээд одоо өөрөө хичээгээд үнэхээр сайн байж чадах юм бол тэгээд манай орхон сургууль бол үнэхээр сайн сургуулаа. Тэгээд орхон сургуультай баярлаа гэж хэлье. Захирал хамт олон багш нартай бүгдэнд нь баярлаа. Миний сургуульд орж ирсэн анхны дурсамж бол ангид орж ирээд англи хэл мэддэггүйгээс болоод шоололж исэн. Тэгээд тэр үед бүр амар хичээсэн болохоор тэгээд тэр цагаас хойш амар хичээсэн. Тэгээд миний хамгийн анхны англи хэлний багш миний алтан цэцэг багш. Тэр үедээ яалтгүй ингээд багшаас амар айдаг байсан бид нар бүгдээрээ. Тэгээд одоо ингээд эргээд харахаар алтан багш үнэхээр бидрийг гэдэг байсан гэж боддог. Тэгээд захиралтаа мөн бүх багш нартаа баярлалаа гэдэг хэлмээр ялангуяа манай захирал бидрийг маш их зөвлөлд ингэж дайчилж маш их хөдөлмөрөөр урсгаж бидний ингэж амжилтанд хүрэхийг хичээдэг. Тийм учраас би захиралтаа их баярлж байгаа. Тэгээд ангийнхандаа бүгдэнд нь хайртай шүү. Би энэ сургуульд ороод хэдийнэ 6 жил болжээ. Энэ хугацаанд математикшгүй олон гоё тусламж үлдээсэн. Би одоо эмч болох байгаа. Тэгээд хим биологиороо бэлтжиж байгаа. Тэгээд багштай болон сургуулийнхандаа баярлж явдаг шүү. Хайртай шүү. Би энэ 1-р ангиас 4-р анги хүртэл сурсан. 5-р ангид өөр сургуульд сурсан. Харин 7-р ангид буцаж ирээд манай хуучин найзууд маань байсан. Энэ сурах хугацаанд би олон ч найзтай болж олон ч хүнтэй танилцсан. Би манай ангийнх надад чат хатгаараа тусалдаг. Бисэн чат хатгаараа тусалдаг. Одоо ирээдүйд манай ангийнх өссөн мэргэжлээс сонгоод оюутан болоо сайн сураарай. Сайхан амьдрахыг өрөөе. Ангийнхандаа хайртай шүү. За сургуульд хамгийн тод үлдээсэн дурсамж гэх юм бол яг шинэ сургууль баригдаж хахад ангаараа шинэ сургууль руу орж үзэх гээд тэгээд нууцаар орж исэн. Тэгээд нууцаар орж яхад жижигүрд баригдаад загнуулж исэн. Тэгээд тэр хамгийн том дурсамж исэн. Тэгээд ангийнхандаа хайртай шүү. Бус багш нартай хайртай шүү. Би өнгөрсөн жил бөгөөд 11 дугаар ангидаа 1-р сургуулиас шилжиж ирсэн. Тэгээ одоо бол ингээд төгсөх 12 дугаар анги. Энд ирээд ер нь ихтгэлтэй ах сайн найзуудтай болж авсан. Тэгээд энэ жил бид нэр хаалга ингээд 12 дугаар ангид манайхан тэгээд тэрийг зохион байгуулсан. Тэнд нэг тийм дурсамжтай өөрсдөө зохион байгуулсан болохоор өөрсдөө хүснээр хийгээд тэгэл дурсамжтай гоё юмсан. Багш нартай баярлалаа. Сургуульд баярлалаа. 3 дугаар ангиас хойш би одоо хүртэл сурж байна. 9 жилийн турш ангийнхаа найз нөхдөд нөхрлөөд гоё байна. Тэгээд ангийнхаа багш наран жаргал багштай баярлалаа гэж хэлье. Сайн нөө би сургуульд 5 дугаар ангиасаа шилжиж ирсэн. Тэгээд энд сурч байгаа явцдаа ерөөхдөө ангийнхтай олон сайхан дурсамжуудыг өнгөрүүлсэн. Тэгээд надтай гомдоод хурдуулж бас баярлуулж байсан үе бас байгаа. Тэгээд багш нартаас баярлалаа. Нэмсрэн багштай бол их баярлж байгаа. Тэгээд надтай бас гоё ормог авсан. Тэр хүмүүстээс их баярлж байгаа. Тэгээд зөндөө гоё карашуттай байсан. Анх 4-р ангид орж ирэхэд англи хэл мэдгүй хөлтөлөө. Тэгээд анх орж ирэхэд манай манай анги хүүхдүүдийг англи хэлний төвшингээр нь C1, C2, C3 гэж боддог гэсэн. Тэгээд C1 тандаа мундаг англи хэл мэддэг. Тэгээд C2-т нь дундаж хүүхдүүд, тэгээд C3-т нь дараа англи хэл мэддэг хүүхдүүд нь ингээд боддог гэсэн. Тэгээд би хамгийн их C3 тахтаа манай сургуулийн захирал болох Баянжаарлагшаараа би англи хэлний цаанталгаагаа тэгээд мөн дараагийн хичээлүүдийг заалгаж сурч байсан. Тэгээд энэ шинийг ашиглаад сургуулийн захиралтаа баярлалаа гэж хэлье. Тэгээд өнөөдөр бидний баяр болж байна. Тэгээд энд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс эцэг эхчүүдээ сургуулийн бүх багш нартай, захиралтаа, тэгээд ангийнхаа нийт хүүхдүүд, сурагч нартай баяр хүргэе. Тэгээд бас баярлалаа гэж хэлмээр байна. Сайн байцгаана уу. Юун төрөнд найзууд болон үргэлж миний ар зогсож байж чаддаг гэр бүлийнхэн надад үргэлж юм ойлгуулдаг найз өхөндөө маш их баярлалаа гэж хэлмээр байна. Та нартай хайртай шүү. Тэгээд ангийнхандаа хандж хэлэхэд бүгдээрээ хүссэн сургуультай элсэн орж
ирээдүйн зам мөр нь яг энэ фокус нас шиг үргэлж гэрэлтгээгээд сайн сайхан явцгаагаараа гэж хүсье. Баярлалаа. Лам нөө би энэ сургуульд 7 дугаар ангиас хойш сурч эхэлсэн. Тэгээд цаг хугацаа арай л хурдан өнгөрөөд одоо ингээд өсгөөд байж байна. Тэгээд одоо энэ хугацаанд сурахтаа би энэ багш нартайгаа найзуудтайгаа их гоё баяртай гонхтой их гоё дурсамжуудыг бүтээсэн гэж бодож байна. Тэгээд хамгийн их баярлж явдаг багш бол мэдээж Нямсран багш. Тэгээд найзуудаа ч гэсэн их баярлж явдаг. Одоо найзуудтайгаа их баяртай гонхтой амар их гоё дурсамж байна. Бүгдийн нэрээр ч гэсэн цаг амжихгүй баг. Тэгээд ангийнхаа охтуудтай их ер нь их муудалцдаг. Тэгээд ангийнхаа охтуудын ер нь үзий хадуулаад байдаг талтай байх. Тэгээд ерөөдөө бол уучлаарай. Тэгээд бид нартай хэлэхэд бол та нартай их баярлж явдаг шүү. Намайг их хүндэлдэг. Тэгээд та нар бүгдээрээ төгссөн сургуультаа сураад сурлагын өндөр амжилтсад ирээдүйд даз жаргалтай амьдраарай. Баярлалаа. За энэ жил 12 дугаар ангидаа сургуультай шилжиж орж ирсэн. Маш бага хугацаа өнгөрүүлсэн ч гэсэн үнэхээр аз жаргалтай сайхан дурсамжтай цаг хугацааг сургуультай өнгөрүүлсэн. Тэгээд хамгийн тод санагдаж байгаа л ингээд сургуулаараа шинэ жил тэмдэглэхээсэн. Тэгээд сургуулийн хүүхдүүдтэй болон багш нартай, ангийнхандаа гэр бүлтэй хайртай шиг гэж хэлье. Надад хэлний бэлтгэл 4 сарын хугацаанд сурж байгаа үед ангийнхныгаа амар их санджсэн. Тэгээ ингээд миний хичээлийн ширээний дээр манай анги хүүхдүүдийн зураг байсан. Тэгээ би ингээд хичээлээ хийж байгаадаа ангийнхаа хүүхдүүдтэй амар сандаг байсан. Тэр нь жоохон гонхтой. Тэгээ би Монголд ирээд бодсон. Ангийнхаа хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөж болох 4 сарын хугацааг алдсан юм шиг мэдрэмж төрсөн. Гэхдээ яг энд ирээд орхондоо буцаж орсноос хойш бүр өшөө илүү дурсамжууд үлдээсэн болохоор би тэнд ерөөсөө харамсдаггүй. Тэгээд ангийнхныгаа санан гэхээс тэрнээс амар айж гин. Тэгээд оюутан болоо бүгдээрээ өөр өөрийнхөө юмудаа хийгээд бараг уулзч чадах болов гэж бодхоос ч бас айж гин. Гэтэ ангийнхандаа дандаа хэлж чаддгүй ч гэсэн би хайртай шүү.